Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Саран блогны маань эхний дугаар та бүхэндээ бэлэн болоод байна. За өнөөдрийнхөө дугаараар Турк улсын засгийн газрын сэтгэлийн талаар бас анагаахын боловсролын талаар ярилцах бэлтгэлээ. Турк улсын засгийн газрын сэтгэлэг нь жил болгоны 2-3 сард энэхүү вебсайт нь зарлагддаг байна. За та энэ вебсайтанд ороод өөрийнхөө тухай аппликейшнийг хөтлөөд соёл урлагийн спортын талаарх амжилт бас сайн дурын үйл ажиллагаанд оролцож исэн бол тэрхүү бичгээ хавсаргаад сканердад явуулах хэрэгтэй байгаа. За эхний үе шатны тэнцээ оюутнууд маань 5 сард ярилцлаганд дуудагддаг байгаа. Ярилцлагандаа тэнцээ оюутнууд маань Турк улсад засгийн газрын сэтгэлгээр суралцах эрхийг авдаг байна. За тэтгэлгэнд юу багтсан байд юм болов? 4 жил, за ангаах бол 6 жил, имзүүч бас хуулийн мэржлээс сурч байгаа 5 жил суралцах төр сургалтын төлбөр, за 100% эрүүл мэндийн даатгал, ирж буцах замын зардал, бас сар болгон магистрийн оюутнуудад 950, бакалаврын оюутнуудад 700, за докторийн зэрэг сурч байгаа бол 1400 төгрөгийн стипенд авна. За мэдээж хэрэг байрыг бас цаанаас нь хэлдэг байгаа. За энэхүү зүйлүүд багтсан байдаг. За эхний 7 сар та турк хэлийг сурах хэрэгтэй байдаг. За 7 сар турк хэлийг сурсныхаа дараа бүх хичээлүүдээрээ шалгалтанд ордог. За мэдээж хэрэг засгийн газрын сэтгэлгээр зөвхөн Монгол улсыг биш жил болгон 140 орны оюутныг хамруулдаг байгаа. За тухайн жил хэдэн орны оюутнууд ирсэн байна. Та тухайн жилдээ тэр оюутнуудтай бүх хичээлүүдээр авсан тэр оноогоор өрсөлдөд та төдий чинээ их оноо авна. Өөрийнхөө хүссэн сургуультаа орох тэр боломж нэгнэ гэсэн. За засгийн газрын тэтгэлгээр товч мэдээлэл юм байна. Анагаахынхаа дүүнерт хандаж хэлэхэд Турк улсад анагаахын боловсрол нийтдээ 6 жил. За эхний 2 жил генетик, анатом, физиологи, хистологи, биофизик, биохим гэсэн хичээлүүд ордог бол 3 дугаар ангиас эхлээд хавдар гээд цус гээд илүү их клиникийн хичээлүүд ороод явдаг. За тухайн дурдсан бас хичээлүүдийн дараагийн хичээлүүд нь ороод явдаг байгаа. За 4-р курсээс эхлээд хичээлүүд маань илүү их хүндрээд явдаг. За мэдээж хичээл маань илүү их сонирхолтой болдог. Яг л хичээлүүдийн 50% дадлагын хичээл, 50% онлын хичээл болоод явдаг байна. За үдээс өмнө 10-аас 12 оюутны бүрэлдэхүүнтэй профессор эмч, дотор бол дотор, хүүхд бол хүүхэд, нийс засал бол нийс заслын дасгууд дээр нэг хүрчлэн оюутнууд байгаа тийм. Өвчний түүх яаж их вэ? Өвчнийхөө түүхийг авсныхаа дараа үслэгээ яаж их вэ? За үслэгээ хийсныхаа дараа ямар лабораторийн тестүүд хийх шаардлагатай вэ? Гэт бас эмчилгээ яаж хийх вэ гэдэг энэ бүхнийг оюутнуудтайгаа нэг хүрчлэн яриад шийдвэр гаргаад заагаад явдаг учраас 4-р ангид бол хичээлүүд илүү сонирхолтой болж эхэлдэг. За энэ хичээлүүдийнхаа үдээс хойш мэдээж онлайн хичээл үзээд явдаг. За 4-р ангиас 4-5 дугаар ангид болохоор зөв шалгалтын систем нь эхний ээлжинд дадлагын шалгалт байдаг байгаа. За дадлагын шалгалтнаа тэнцээ оюутнууд маань онлайн шалгалтанд орох тэр эрхийг авдаг. За онлайн шалгалтнаа тэнцээ оюутнууд маань болохоор 3 профессор эмчтэй тэр ярилцлагын шалгалтанд ордог. За тэр ярилцлагын шалгалтанд 3 эмч нарын нийлбэр дүнгээр таны тэр дадлагыг авах үгээр чинь шийдэх болдог. За 4-5-2-ын шалгалтын систем ийм байдаг. За эхний 3 жил болохоор зэрэг комитет систем бас финалийн дүн комитетийн нийлбэр дүн тэр тухайн жилдээ давах тэр нэгдүгээр курсын давах тэр 50%-ийг комитетийн дүн нийлбэр дүн нөлөөлдөг бол үлдсэн 50% нь финалийн нөлөөлдөг гэсэн. За эхний 3 жил нь бол комитет финал гэсэн ийм зарчмаар дүн гардаг. За 4-5-2 нь болохоор зэрэг түрүүнд дурдсанаар 3 шалгалтын схемээр эхнийх нь дадлаг, дараагийнх нь онл, дараагийнх нь ярилцлага гэсэн 3 үе шатгаар шалгалт явуулдаг. За 6 дугаар ангид анагаахын төгсгөө ангийн оюутан 6 дугаар ангид бүх хэсгүүдээр өөрөө ажиллаад явдаг мэржлийн ассистан гэж нарийн мэржлийн эмч болох гээд явж байгаа хүнийг ассистан эмч гэдэг. За бүх хэсгүүдээр ажиллаад явж байхдаа ямар ассистан эмч нартай ажиллахаас шалтгаалж бас таны өөрийн чинь хичээл зүтгэлээс шалтгаалж та хэр зэрэг их зүйл сонгохыг шалтгаалдаг. Тийм болохоор бүх хэсгүүдээр ажиллаад явахдаа ассистан эмч нараас сайн асуугаа, тэгээ багш нараас сайн зөвлөгөө аваад явах хэрэгтэй байгаа.
За миний одоо ажиллаж байх тэр үед одоо миний хамгийн их зүйл сурсан одоо хэсэг бол одоо түргний хэсэг байгаа. Түргний хэсэг дээр яагаад гэхээр интерн эмч одоо өөрөө одоо өвчтний одоо төлөв өөрөө аваад те одоо түргэн бол одоо түргэн дээр те түргний хэсэг дээр одоо осолд орсон бол осолд орсон түргний одоо өвчтний төлөв өөрөө аваад шархыг нь өөрөө цэвэрлээ. За оёр зүйлээ бол өөрөө оёдлыг оёод тетанус вакциныг өөрөө хийгээд одоо имийн өөрөө бичиж өгөөд бүх зүйлийг өөрөө гартаж хийдэг учраас одоо түргний хэсэг дээр интерн эмч хамгийн их зүйлийг сурдаг. Интерн эмч гэдэг нь төгсгөнгийн оюутан эмчиг интерн эмч. За дараагийн дугаар маань 2-7 хоногийн дараа тавигдах болно. Дараагийн дугаар хүртэл баяртай.